хүн бүхэнд хэн нэгэнтэй маргалдах, зөрчилдөх, учраа олохгүй байх ийм нөхцөл үүсч байдаг. Хэрвээ энэ зөрчилдөөнийг тухайн өдрөө шийдэж чадаагүй бол толгойд дахин эргэлдэж, бодогдож, сэтгэл санааг уймруулж, стрессийг нэмэгдүүлж байдаг. Тэгэхээр дараах бясалгал ийм нөхцөлд танд тус болох юм. За юуны өмнө өөртөө хамгийн тухтай тайван нөхцөл байдлыг бүрдүүлээрэй. Туршлагатай сандал дээр суугаад нуруугаа ихцэлж цэхлээрэй. Хүнжлөөр хөлөө хүчмаар байгаа бол энэ бичлэгээ түр зогсоогоо нөмрөх юмаа аваад ирээрэй. Өөртөө тав тухтай байдлыг бий болгоорой. Нуруугаа нугдайлахгүй, бүхтээхгүй, мөр цээжээ тэнгэр болгож, хөлийнхөө улыг шалан дээр байхаар тааруулна. Нэг мэдхэд бодол чинь өөр тийшээгээ урсан удвал санаа зовлтгүй. Буцаагаад анхаарлаа миний дуу хоолойн дээр эсвэл амьсгал дээрээ авч ирэхдээ л болно. Нүдээ зөөлхөн аниад миний дуу хоолойг сонсоорой. За юуны өмнө өөрт юу мэдрэгдэж байгаагаа анзаарах гээд үзтээ. Би сэтгэл чинь ямар байна? Яг л байгаагаар нь хүлээн ав. Юуг ч өөрчлөх шаардлагагүй. Яг байгаагаар. Шүүхгүй, тунгаахгүй, өөрчлөх гэж оролдохгүй. Зүгээр л анзаараарай. Одоо гүнзгий амьсгаа ав. Амьсгаагаа гараад 3 удаа давтаарай. Амьсгал авах бүрт таны биеийн бүхий л эдгэсэнд хүчил төрөвч зөөвөрлөгдөж байна. Зөвхөн амьсгал дээрээ анхаарлаа хандуулаарай. Энэ бол таны цаг, зөвхөн таных. Та өнгөрсөнд биш, маргаашд биш. Яг одоо энэ цагтаа байна. Дотроо давтаад хэлээрэй. Би яг одоо, яг энэ цагт байна. Амьсгалаараа өөрийгөө тайвшруулаарай. Амьсгалаа гаргахдаа өөрийгөө чөлөөлж өг. Дотроо давтаад хэлээрэй. Би улам тайвширч байна. Бүх анхаарлаа өөртөө хандуулах зөвшөөрлийг өөртөө олго. Энэ мөчийг зөвхөн өөртөө л зориул. Амьсгалаа бүрэн гүйцэтгэв. Буцаагаад гарга. Бие хаанаас сулмаар байна? Тэр хэсгээ олж сул. Биеийнхээ зангирсан, чангарсан байгаа тэр газраа олж мэдрээд бие улам сайхан суллаарай. Эргэн тойронд чинь чимээ гарвал чимээ гарлаа гэд л бод. Анзаараад л өнгөр. Бодол чинь хөвөрвөл мөн л анзаараад амьсгаагаа дахиад ав. Амьсгалаа гарга. Амьсгал дээрээ эргээд ир. Тэгтэл хангалттай. Амьсгалж байгаагаа мэдэрч байвал хангалттай. За одоо өөрт тохиолдсон
Сэтгэл санаагт нь тавгүй болгож байгаа тэр үйл явдлаа бодоорой. Хэн нэгэнтэй зөрчилдсөн бол ямар нэг таагүй үйл явдал тохиолдсон бол энэ талаараа одоо эргээд бодоорой. Тайван байгаа энэ нөхцлөөс харахад тэр асуудлаа илүү боддоор тодорхой харж чадах юм. Таны сэтгэлийг зовниулсан тэр хүнийг эсвэл үйл явдлыг бодоход ямар мэдрэмж төрж байна? Уур хүрч байна уу? Биеийн аль нэг хэсэг чангарч байна уу? Зүрх хүчтэй цохилж байна уу? Гомдол төрж байна уу? Айдас хүрч байна уу? Аль эсвэл харамсал төрж байна уу? Төрж байгаа мэдрэмжээ анзаараарай. Ямар нэг асуудлыг харж мартснаас нүүр тулж эргэж бодсон нь дээр байдаг. Одоо бодлын хүчээ ашиглан өөртөө эрх чөлөө олгоорой. Зөрчилдсөн тэр хүнээ та яг бодит амьдрал дээр уучлах албагүй ч сэтгэлдээ уучласнараа та өөртөө эрх чөлөө олгох юм. Та дараах үгсийг дотроо давтаж хэлээд үзээрэй. Аль өгүүлбэр танд илүү зохицож байгааг анзаарахыг оролдоорой. За давтаад хэлье. Би түүнийг уучлахад бэлэн байна. Би түүнийг уучлж болох талаар бодолцож үзнэ. Би нэг л өдөр түүнийг уучлах болно. Би түүнийг уучлалаа. Таны сэтгэл санааны байдлыг тавгүй болгосон тэр хүнийхээ сайн талыг нь олох гээд оролдоод үзээрэй. Хэцүү байсан ч хамаагүй оролдоод үз. Ганцхан сайн талыг нь олоход л болно. Хүн бүхэнд ямар нэг эерэг тал байдаг. Түүнийг нь бодоорой. Амьсгал дээрээ буцаад төвлөрье. Амьсгаагаа ав. Амьсгаагаа гарга. Гүнзгий амьсгаа ав. Амьсгаагаа гарга. Бие суллаарай. Зөрчилдсөн тэр хүнийхээ нэрийг дотроо хэлж дүр царайг нь бодоод түүнд сайн сайхныг хүсээрэй. Ингэхэн таны сэтгэлийг хөнгөвчлөх юм. Ямар нэгэн сайхан өрөөлийг түүнд зориулж бодоорой. Энэ дасгалыг хийхэд тавгүй байсан ч та ямар нэг хэмжээгээр өөрийгөө чөлөөлж өөрийнхөө сэтгэлийг хөнгөлж чадлаа.
За одоо нүдээ алгуурхан нээгээрэй. Энэ дасгалыг оролдож үзсэн танд баярлалаа. Танд энэ дасгал үр дүнгээ заавал өгөх болно. Хүссэн үедээ энэ дасгалыг давтаж байгаарай.